Соргогтон бихий хатан. Аянгат. Толгой хаан архинд орсон тул өөрийн хаан ширийг эхнэр соргогтон бихийд өгсөн гин. Уйлдаг унждаг болсон гин гэж би уншиж байсан юм байна. Толгой хаан арх их удаг байсан юм уу? Соргогтон хатан. Үгүй. Архийг жигшдэг хүмүүн байсан. Заримдаа онгоцдоо шахуулаад уйлдаг байсан нь үнэн. Энэ үед нь түүнийг хүмүүс толгой согтуу байна уу гэж асуудаг байсан нь үнэн. Онгодын тогшрог ихтэй байсан. Тиймээс хаяа учир битүүлгээр нөлөм сурсгадаг. Харин арх юр амсдаггүй. Найр цэнгэнт ч цэгээ унуу гэхээс шим хүртдэггүй хүмүүн болно. Түүний анх удаага ууж үзсэн архи нь хортой байсан юм шүү дээ. Тиймээс л би согтож байна гэсэн үгийг анх удаа хэлсэн юм. Энэ нь бас түүний эхний бөгөөд сүүлийн архи болсон доо. Аянгат. Юу онгодын шахаа гэсэн чинь юу гэсэн үг вэ? Буулгахгүй байсан юм уу? Сор хатан. Буулгадаг байсан. Буурал дээдүүд нь хүмүүн замбын үйлийг хараад заримдаа гунин гашуудна. Тэгтээ ил нулимстай байсан гэхүү дээ. Чи улаач хүмүүн байна. Онгодоо буулгахтал онгод уйлах үе байдаг гэж мэдэн дээ. Аянгат. Тийм шүү, сэтгэлд гониг хураад цаанаасаа л уйлаад байдаг. Хамгийн сонин нь зогсоо харахгүй. Мөн хаанаас гараад байна гэмээр ихээр хасгаруулдаг шүү дээ. Зүрхнээс голоос л уйлаад байгаа ялгаатайг мэднэ. Хаймш хатныг та юу гэж боддог вэ? Сор хатан. Баг ахуйда эрмиг дайчин, эр хөөхд луга авир аштайч их цэгцийг мэддэг. Төлөв ааштай юм сурахтаа хурдан хүлээж авдаг. Ер үл мартах тийм хөөхтэйсэн. Хатан болох цагт нь дараа нь уулзаж учирсан. Тэгэхэд ёс дэгийг маш сайн сахидаг. Үзэгсэлэнтэй сайхан хатан болсон байсан. Гэвч олон мөчгөр түүнийг хардах болсон. Дөрөвний араас орж Монгол төрийг самархна гэж сэрдсэн. Маш олон хатуу цэрүүдийг тавьсан байсан. Мөн Монгол ноёдоос ирэх гашуун аваа ихэдсэн тул очиж хэлгэнсэн. Гэтэл та байж вэ? Бид хаан сэнтийг өгөхдөө л өгнө. Нэг үйл дуусгаадахыг гээд юр хавтуулдаггүй. Тэгэхэр нь ямархан бузрыг сэтгсэн бол гээд тэр цагт чинь биедээ итгэх итгэл унаад байсан шүү дээ. Дөрвөн хатан луугаад адил авиртан хаасаагүй байх вэ гэх имээр л байсан тул төрийг эргүүлэн хаймшийг шахаанд оруулж мөнхийг хаан ширээнд залгах ёсыг өтрлүүлсэн. Намайг хууль цаадад үлдээгээч гээд гуйхаар нь зөвшөөрсөн. Гэвч мөнхийн зөвшөлгүйгээр 2 удаа цааз явуулсан тул хилэгнэж түүнээс ял асан эзэн хаанаа хүндлээд байна уу? Эсвэл өөрийн дураар аашлаад байна уу гэхэд өөдөөс ам асуусан. Би хилээцтэй үйлээ өтрлүүлж дуусгаад тэртээ тэргүй зайлаад өгөх өгөр хүүрэн биетэн намайг юунд ингэж шахаж хавчна гэд. Ингээд би хүмүүний цус үдсээр байгаад тэр галзуурчихжээ. Мөнх бусын орон руу явуулсан нь дээр гэж шийдсэн юм. Ар хударгаар юу ч хийж хаан төрийг гутаах магад гэж сэрэмжилж байсан цаг. Аянгат. Гэтэл түүнийг нас барсны дараа түүнд байсан баримт бичгийг та яаж олж авсан юм бэ? Соргогтон хатан. Хаймш гэрээс бичгээрээ бидэнд өөрийн санаж байсан бүхнийг, өөрийн мөртийг, өөрийн өдөр болгоны үйлдэл бүхнийг нь бичиглэж үлдээж байсан. Үүнийг нятлан үзэхэд дийлийнхэн зөв байсан ч заримдаа хэлс хэрэгч байв. Ингээд бид эхэндээ энэ үлийг нь нухчин дарахаар хаймштай адил тэмцсэн. Гэвч муугийн үр нэгэнт цацагдсан тул хизээ мүдгүй ургана. Тиймээс цаашдын үйлийг бодохгүй бол хөх Монгол өөр хоорондоо зуралцаар мөхөх зурхай нэгэнт гарсан байсан да. Бутахан удган. Та онгод тэнгэртэйгээ харьцдаг байсан уу? Соргогтон хатан.
Тийм ээ. Тэр бичиг бичвэрийн үнэн худлыг онгод тэнгэрээсээ асууж мөн тэдэнд нийхэм байдал ийм болсныг таниулж цаашдын алхмыг урлаж онц түлхүүр үлдээж өнөө цагийн ихсэргэлтийг өрөөж үлдээх ганц сонголтол бидэнд үлдсэн байжээ. Аянгат алтан судар дээр бичсэн огоол кав мүл өсвий хатан хаан гэж байх нь хаймш хатан уу? Сорхогтон хатан. Тийм ээ. Кав гэдэг нь бөө, мүл гэдэг нь хатуу. Огоол бие нь хатуу хатан гэсэн үг. Аянгат та энэ судрыг мөнх хаанд хаймш хатны өмнө барьсан уу? Сархогтон хатан. Үүнийг мөнх хаан яслах үед өв болгож өвлүүлэн үлдээсэн. Бид үүнийг тэнгэрээс буулгаад өвгдийн сургаалаас өртүүлэн гаргаж байхад энэ 16 гэмт нийгэм бидний дунд ургаж байгааг хэн яаж мэдэх вүлээ? Онгодууд юун 16 хар нийгэм 550 бухшмал гэдэл хүмүүс андаргаж ял уйлдах мэт юм бичүүлнэ вэ гэд гайхаж суусан юм да. Энэ нь ирээдүйн цагт ирэх юм байх та гэдэл бодож байлаа. Бидэнд байсныг нь мэдсэнгүй. Зурхаатай гэхээр нь ирээдүйг сэтгэн нэцтэй. Бичиж буулгах гэдэл байхаас бидний тухай гэж юротсонгүй. Учир нь бид бас баг залуу улаачид байсан. Хэдий хаан хатан байсан ч гэлээ онгод дээдээ удаан өртөөгөөл бихий цолыг хүртсэн байсан ч гэлээ мөнх настан шиг уужин биш, мөнх настан шиг тавиун биш. Дэрэгдэхээ хүртэл сэрдэж чаддгүй тийм л гинхэн улаачид байлаа. Ингээд хаан ширээнд 2-3 жил болж байж биднийг хэлсэн судар байна гэж ойлгосон доо. Тэр бүхэнд болох үйл явц гарах гарцыг хэлж өгсөн тул бид үеэ шинжээд тэр бүх үйл явдалд зохицуулж өдөр хоног бүрд үйлээ тэгшилж явхаас бус бид үйл явдлыг өдөрлүүлж бас удаашруулж чадамгүй байсан. Учир нь бид мөнх наснууд биш шүү дээ. Аянгат таныг Христийн шашны шүтгтэй гэж бичдэг. Сорхогтон хатан. Бибээр Христийн лалын бас буддийн шашинтан мөн. Бурхан байвал мөргөн, загалмай байвал шуншиглана. Дуган байвал бишрэн, тэнгэртэй бол бүүлнэ. Бөө хүмүүн шашин тэрсэхгүй гэдэг шиг бүгдийг хийж үзхийг хүссэн юм. Бутахан удгун. Толовой хаан бас бүүлдэг байсан уу? Сорхогтон хатан. Тийм ээ. Аянгат та угаа аваад бүүлж байхад лалын шашин шүтгэхэд би арцаах ч юм уу, эвгүүрэх ч юм уу, онгодууд таагүй байдаг тийм нөлөө гарч байсан уу? Сорхогтон хатан. Харамсалтай нь үгүй. Надад хүмүүний биширдэг бүхэн тааламжтай байдаг байсан. Итгэл бишрэл цуглах газар бүхэн надад тухтай байдаг байсан. Айл нутагт ямар сүм байна? Би тэр бүхэнд биширч хүндэтгэл юугаа үзүүлж цан хөмөргөөсөө өгч лам ховрог шүтлэгтэн олонд дэм өргөн. Харин ёс бус зан үйл хийдэг хүмүүний нүдэн дээр сүм дуган түүний ард луурын сав байх аваас би хараад л мэдэрдэг байсан. Ийм газрыг би өмсөн товрог болгож байсан. Аянгат та бас дайн хийдэг байсан юм уу? Сорхогтон хатан. Дайн хийх бишээ. Дайн хийх зарлиг буулгаж байсан. Учир нь тийм бурхан шүтэний нэрийг гутаасан бузрын эдийг мөхөөж байх ёстой. Аянгат таныг энэ хаттын сударт соркауг тань хатан үгээ хэлж байгааг батлах гэж таны өртөөлүүлж ирсэн алтан судраас тайлбарлуулж оруулъя гэж сэтгэсэн юм. 102 дугаар хуудсанд 2 дугаар мангтай жил Гүйг хаан тэнгэр хальж суу эрт их тайг би Батканд илгээж гэсэн мөртөөс суу эрт их тай гэж хэн бэ? Сорхогтон хатан. Суу эрт их тай гэдэг нь сор мөн гэсэн миний их бэр мөнх хааны гэргий юм. Мөнх хааны гэргийд сор мөн өндгөн сүний их гэргий сорн мөн гэсэн утгатай. Аянгат
Сор мөн гэдэг хүнийг Батхан руу явуулахад чи мэдэж байгаа юмд би дутъя гэж юу гэсэн үг вэ? Сорхогтон хатан. Гүйг хааныг өөд болсон жил би түүнийг 4 их түшээгээр хамгаалуулан Батын улс руу Бат хаан руу явуулсан. Бат хааныг хаан болооч гэж гуйхад энэ нутаг усыг би сайн мэдэхгүй. Би хаан болвол яахаа мэдэхгүй тул чи өөрөө мэдээд хийтүгэ гэж хэлсэн юм. Би бас харайс дөнгөж ирээд сайн мэдэмгүй байсан. Иймд эзэн хааны ор суугаад 2-3 жил болсон хаймишт хаан суудлыг үлдээж дараагийн хааныг тодосгоё гэсэн. Энд төвхнүүлэх үйлээ эхэлчихсэн хатан огоо уул цолт кав мүл өсвийн хатныг үүлээ хөтөрлүүлж үгээ бүхэлж эхэлснээ дуусгахыг хүссэн юм. Аянгат их Монголын улсын Чингис хаанд өргөн барваас та бидний үүрэг байх үлээ гэж тэр хэлсэн байна. Бас их засгийн алтан дээд гэрээг та бичиж өгнө үү гэж танд хүсэлт гаргасан юм уу? Соргогтон хатан. Тийм ээ. Би алтан судар хэмээгч өвөг эцгийн сургаалын чуулган бичиж байгаагаа өгүүлсэн. Тэгэхэд хаймиш хатан Тэнгэрийн бошгыг бичиж өгөхийг хүссэн юм. Бид яг юуг чин үнэн засаг гэж үзэх ёстой юм бэ? Үүнийг юу батлах юм бэ? Үнэн засаг гэдэг нь юу юм бэ? Зарлиг гэдэг нь юу юм бэ? Аль нь зарлиг, аль нь энэ зарлиг нь ямар зүйлд нийцтэй байх аваас мөнх Тэнгэрийн хүсэл дор ямар байх аваас мөнх Тэнгэрийн хүсэл бус байхыг намайг бичиж өгөөч гэж хүссэн юм. Тэгэхээр мөнх Тэнгэрийн зарлиг дор үйлхийгч бид ямар их засгийг мөрлөж явах ёстой юм бэ? Эзэн хааны зарлиг ямар утга учирт юм бэ? Юун дээд, юун доод яагаад Тэнгэрийнх байгаа юм бэ гэдгийг тайлж өгөөч гэж хүссэн юм. Аянгат. Энэ дээр 2 дугаар мангтай жил гэж ямар он тоолол вэ? Соргогтон хатан. За 12 жилийн тогтолцоотой бид шинэ тоолол эхлүүлээд 2 дахь жилээ үзэж байсан цаг болно. 1-р мангтай жил гэж 12 жил явна. Дараагийнх нь 2 дугаар мангтай жил гэж 12 жил явна. Эзэн хааны дараагаар Толууай хаан болоод шинэ тоолол эхлүүлээд тэрний 2 дугаар мангтай жил болох үед бид явж байна шүү дээ. Тэгэхээр энэ нь эзэн дээцээс хойш болж байгаа үйл явдал гэсэн он цагийн тоолол юм. Аянгат. Та нийгмээр гутаагстад хэлэх үг. Зэвүүн цагийн үр ургав гэдэг дээр та биднийг хэлсэн байна гэж онгодынхон үгийг ойлгоод тайлбарлаж өгсөн юм байна. Сорхогтон хатан. Тийм. Аянгат. Бас худалдаа мөнгөний тохируулгын бодлогын хөрөнгийг тараав гэдэгт та тэр үед болж байсан явдлыг бичжээ. Жишээ нь Чин Чу ил эний тэргүүнээр Чин Укаоиг томилж 500 тэрэг алт жагуучийг тараав. Бат хаанд алтан эмээл илгээж дөрвөний хатан болон хүүхэд тус бүрийг шагнаж хүндэтгээв гээд баахан хүмүүсийг шагнав гэсэн байна. Сор хатан. Үүнийг би бичихгүй яана вэ? Дөрвөн улсын их хөрөнгийг зүйтэй зүйлд зарцуулахгүйгээр эрх мэдэлтэн Ямбатанд хохиол өгч байна гэж бичсэн юм. Аянгат. Улсын санд үнэт зүйл боловч хоосон чанар байхыг хориглож Тэнгэрийн зарлигийг зарлав гэж юу гэсэн үг вэ? Улсын санд байсан бүх зүйлийг тараасан гэсэн үг үү? Соргогтон хатан. Тийм ээ. Юуг хоосон чанар гэдэг юм бэ? 1-дүгээрт улсын санд үнэт зүйл гэдэг нь энэ алт жагуучи бол бид арга баригдахын цагт амь аврах мөн улс оронтой гэрээ байгуулахад ул болгож гэрээний баримт болгож байх эд болно. Иймээс улсын санд үнэт зүйл гэж байдаг. Бид тэрийг ардынхан амь нас, ахуй амьдралыг төлөөлүүлэн нөгөө оронд хамгаалалт хэрэм болгон өгч байгаа эд. Тиймээс үүнийг биднээс илүү хүчтэн гарч ирэхэд бид татвар болгон төлөөс болгон ашиглана гэсэн хөрөнгө юм. Бид өнөөдөр том байгаад бусдаас татаас авч байгаатай адил нэг өдөр биднээс том нь гарч ирэхэд
Бидэж бас тэдэнд татаас өгөх өдөр ирж болзошгүй гэж хадгалж би хөрөнгө байсан. Гэвч энэ нь хоосон чанартай буюу ирээдүйн цагт хизээ хиний нүл мэдэгдэх Тэнгэрийн их бодлоход бүгдээрээ хоосон утгад байсан юм. Дөрвөн хатан ийм хүчрэхэг ард түмэн байхад юуны төлөө ирээдүйд нөөшилдөг юм бэ? Ямар саад бэрхшээл бэлтгээд байгаа юм бэ гэх хоосон чанарын утга болно. Ийм тэнэг зүйлд цааз гаргахдаггүй. Өнөөдөр хөдөлмөрлснөө хүртэж амьдр, олсноо цадаж амьдр, маргаадартаа хичээ. Өнөөдөртөө жарга гэж Тэнгэрийн зарлиг гаргасан юм да. Цаг хугацаа нөхцөл байдалтай хамаатуулан сэтгэхэд ийм. Удаахан дөрвөн хатны өөрийн эрх мэдэл, суурай, эд мөнгө өгч үнэлүүлэх, хээл хахуул өгснөө нуух гэсэн залжин арга болох зарилгын ор мөр юм. Өөрөөр хэлбэл чи намайг хатан болгоод хамгаалаад байвал би чамд ийм хувь хишиг өгнө. Гэтэл би тэрэнд л гагц хувь хишиг өгөөд байвал бусд нь яах вэ? Хээл хахуул гэдэг нь бусдын нүдэнд ил болно. Үүнийгээ нуухын тулд бүх ард руу цацна. Ингэхээр их авсан, бага авсны ялгаа арилжиж байгаа юм. Ардад бага хувийг өгөөд алдартан ямтанд болохоор их хувийг өгөөд нийтэд нь харахад ардад тараас нэртэй болно. Учир нь хүй олныг хомхоолчихсан юм. Аянгат мөрөө баллах гэж улсын сан хөмөргийг хоосонсон юм байна. Тэгээд үүнийгээ тайлбарлахдаа юуны төлөө энэ хөрөнгийг цуглуулах гэсэн юм бэ? Тэнгэрийн хоосон яриа гэсэн юм уу? Тэгээд сан хөмөрг нь хоосон төрийг хаймш хатан авсан юм уу? Сор хатан. Дөрвөн хатан бүгдийг цацсан учраас хоосон балгасал үлдсэн. Гүйг хаан болохдоо эзэн хаан луга бүгдийг хоосноос эхэлсэн. Ерөөсөө бидний төр гэх сэтгэл хоосон балгас мөн эргэтэн ямбатны зүгээ буруулсан орд өргөө рүү хаан болж очсон. Ийм учраас Бат хааныг хаан болооч гэж гуйгаад нэмэргүй байсан нь тэр. Хоосон юмн дээр хэн ирдэг юм? Худал нэртэй титэмгүн хаан л болно биз. Аянгат Гүйг хаан их хэцүү судал суусан юм байна. Дөрвөн хатныг хэрхэн цээрлүүлсэн бэ? Сор хатан. Бид бүгдээрээ nii ялтай гэд хамтын хариуцлагаараа алтан ургийн хуралдаагаар дөрвөн хатныг өгөө гэдэг үг сулдахуйц болтол авч хэлэлцэж бас хаймш хатныг ч бас хуралдаагаар шийдсэн. Бутаахан үдгүн энэ судрыг та байгаль их оронтой холбоод нэгтгээд багтлаад өгнө үү? Сор хатан. Оройн дээд Тэнгэрийн эцгийн онол хуралдахуй дор одод Тэнгэрийн орчил дунд цасан далай думбах дэлхийн зүрхний ардууд аюул аимшгаа сан эзэн Чингис хааны туган дор нэгдэж энэ их сэтгэлээр дэлхийн дайтгийг эзлэв. Дэлхий дамнуулах nii ардын зүрх дэлгэр цагийн хүсэл мөрөөдөл байсан тул өөдөө тэнгэрт өргөл бичиг бүхэнд өршөөлгүй дайныг зогсоох хүсэлт байлаа. Иймээс бумтай жилийн богсон цусыг арилгахын тулд нейрүт их тэнгэр зарлиг дор nii ардыг амуулах сэтгэл дор алтан ургийн өрс аян дайнд яваад агт морины тамир тасрах хязгаар газраас эргээд ирэх үед эдийн авдранд хоослогдсон эргэх их төрийн түшээт нь хорлогдчихсон эргэт хааны сэнтийн цусаар бузарлагдчихсан гай зовлон гашуун дурсамжт гал бөхсөн голомтод эзэн Чингис хааны тулгын ачхүү эргэт тэнгэрийн хурц цолтон эзэн хаанаар суусан тийм нэгэн түүхтэй. Энэ учигт балгад барих нэр дор бумантай тагилгыг хойшлуулж төр тухлуулах нэр дор түмэнтэй бөөг хороож хүмүүний гүжиртэлтэн дор хөх толботон гостгсан хүйтэн их наймаалжнын хатны ёр бусрыг арилгахын тулд голомтонтой дурсан ач хүүн хоосон орон зайнаас 2 жилийн дотор
их засгаа төвхнүүлж чадсан энэ гавьяаг магтууштай. За болгоно. Аянгат. Та өөрийн амьдарч байсан үе нийгмийн байдлыг ярьж өгөөч. Сургагтан хатан. Тэр цагт нийгэм байгаагүй учраас би нийгмийн тухай өгүүлж ис чадна. Аянгат. Гэхдээ гимн анх үүсэж байсан тийм үү? Сургагтан хатан. Нийтээрээ гим үүрээгүй учраас надад өчөг алгаа. Харин нийт хэмтэй байсан. Нийт химээрээ засаглаж, засгаараас сойрхож, дээд эзэд хүндэтгэгдэж байсан цаг үе. Нийтээр үйлдвэрлэгч гим байсангүй. 1-2 хувь хүмүүний богшмол байснаас өөр учиг байгаагүй учир энд өчөх уг алга. Аянгат. Таныг жүндүүд цулсан гэх юм захирагч болсон юм уу? Сорхогтон хатан. Тэмээ цөлөгдсөн биш дутаасан юм. Эзэн дээдсийн өгсөн уйлыг гүйцээх гэж төр улсаас холдож хаддын эрх мэдлээс дутаах гэж жүндүү явснаас биш цөлөгдсөн учиг бишээ. Аянгат. Та судруудтай холбоотойгоор тийшээ явсан юм уу? Сорхогтон хатан. Тэмээ. Аянгат. Та хэдэн настайдаа угаа барьсан бэ? Сорхогтон хатан. Мэдээ орох цагаасаа хөх тэнгэртэй холбоотой байсан. Аянгат. Тийм учраас танд тусгаалan итгэл хүлээлгэж тэр судруудыг гарга гэж өгсөн юм байна те. Сорхогтон хатан. Онгод дээдсүүд гэхээсээ илүү мөргөн дээдсүүдийн үгээр судар гаргасан. Бүртээ хатны улбаасан мөргөд түүнийг эмхлэн тавхинуулагчид ил бүгд биеэр байсан учигт тэднийг эмхлэн цэгцэлж онгод дээдсийн хүчээр түүнийг эмхлэн эмхэлсээр нэгэн жишг болтол хумснаас арвин олон судруудыг энэ энийг нь бичвэл зүйтэй. Үүнийг цээлжиж байхад энэ судрыг цааш нь дэлгээд нөгөө бусад судрууд тайдагдаж болох юм байна гэсэн түлхүүрийг хадгалж үлдснээс өөр гавьяагүй дээ. Аянгат. Таны бидэнд өгсөн өвүүд чинь дандаа түлхүүр өгсөн юм байна тийм үү? Сорхогтон хатан. Түлхүүр. Тийм ч учраас түлхүүр гэдгийг сануулахын тулд харьяалах үгсийг нь хассан. Аянгат. Тийм учраас бид нар уншихаар Сорхогтон хатан. Түлхүүр учраас дандаа нэр үг шиг байгаа. Аянгат. Толовой дээдэс ямар хүмүүс байсан бэ? Амиа югүйтгэх болсон шалтгаан нь юу байсан бэ? Тантай хилэлцэж тохирсон уу? Өөрөө шийдээд энэ үлийг хийчихсэн юм уу? Сорхогтон хатан. Толойтон болвоос ийдэг зөөлөн цантай, гүн бодлогошронгуй, нухацтай, зөөлөн харцтай, нуган үрс, охин үрстэй, инрэлтэй эцэг хүмүүн байсан. Эрхэмдээ гэргийгээ хайрлагч эр хүмүүн байсан. Ухаантай, ил орон гэр ард түмнийхээ төлөө сэтгэл зовних учраас нэрээр төр барихгүй, алсаас төр барихгүй, арнаас төр барихгүй түүнд ямар ч ялгаагүй. Гагцхүү зорилгоо гүйцэлдүүлж байвал боллоо гэж зүтгэх гагц зүрх зэтгэлтэн байв. Тэмч учраас нүүрнээ ил өгөөдөө хаан явж өөрөө санаагаа гүйцэлдүүлж байвал боллоо гэж найр тавьсан. Гүйцэлтэнд нь хүртэл энэ очгийг надад хэлж учиг байж өрсийг минь тэтгэж явахыг даатвэ гэж хэлээд өөд болсон ч амтай. Бид ариун сэтгэлийн холбоотой баг ахуйгаасаа Ван хаантай Чингис хаан ойр дотн байсан тул бидний балчир үрс ойр дотн өсөцгөөсөн. Иймээс бид уулзан золголдон найрлахдаа бие биеийгээ харж зэрэгцэн өсөлдөж байсан. Өсөх биедээ бие бинийгээ таних тул ургаа барилдахад юр учиг байсангүй. Харин ч танимгүй эрийн гэрт очихоос таньдаг хүмүүнийхээ дэргэд очих нь илүүтэй сэтгэлд тааламжт байсан тул мөн хүндлэн бишрэх хаттын хаан дэргэд суралцсан төвшөлтгөөх нь надад ээл зөөллөн бөгөөд итгэл нэгтэй байсан. Уулан их бүртээ хатан Иесу гүн хатад
Бултаараа намайгаа зөөлөн ихрээлж, чихэр боо нандин торгоёг бэлэглэж, мөн өөрийн шинхэн судар олсон гайхамшигаа үзүүлэн таниулж, тэр бүхэнд би бахтан биширч өсчээ. Тийм ч учраас тэдгээр урлал, бүтээл, мөрөгдийн үгс, ном судруудад юу агуулгахыг багаар мэдэж, хуудас бүхэн дээр юу гэж бичсэнийг мэдэмгүйч ерөнхийдөө тийм юм тэнд өгүүлжээ гэдгийг гадарлахтаа байсан. Бусад чандын гэргийгээс илүү энэ үйлд ойрхон байсан учраас эзэн дээдэс тэтгэж энэ үйлийг таалгаж, чи ядахтаа төрдийн ном гэдгийг гадарлах, багцаалах учраас дэм болоодох гэж хэн ямар өвгөд түүнийг зохиож байсныг чи сураг ажгаар мэдэх учраас дэмнэтих гэж энэ үйлийг надад татгажээ. Багхантай жим байсан учраас өгөөдсөн судруудын араас мөшгөж, өв нандин үгсийг нь хурааж, амд ахуй эрдэмтэн мөрөгдийн ахин судар бичгийг хүсэмжилж, өөдөлсөн мөрөгдийн сурагч юунаас өгөд эцгийнх нь тэр үгийг санаж байвал мутарлахыг хүсэж, Аана эмхлээд ирсэн судруудыг нэгтгэн байж түлхүүр гаргаж, өвөөр хадгалахыг өвөөр хадгалуулж, амаар хадгалахыг амаар хадгалуулсан да. Аянгат. Таны үед хаймш хатан та хоёрыг хоорондоо өс хонцонтой байсан мэтээр битсэн байдаг. Тэр үнэн үү? Зоргогтон хатан. Үгүй дээ. Хаймш хатны ээлдэг зөөлөн зан. Алс харааг нь би биширнэм. Тиймээс би өсөж байсангүй. Харин ч намайг жүндүүгээс урин залж, хуучин эрх мэдлийг эргүүлэн олгосон нь хаймш хатан шүү. Нутгаа орхиод удсан тул танил бүхэн нүрээ буруулж, хуучинд мэдэх бүхэн байна цалгардаж нэрсэргүй болсон байсан. Тэр бүхнийг эргүүлэн олгосон хатан бол хаймш хатан шүү. Аянгат. Та Толуя хааныг нас барахад баг балчир хүүдтэй үлдсэн. Тэгээд бүгдийг нь аваад явчихсан уу? Соргогтон хатан. Тийм ээ. Аянгат. Өөрийн мөргөд дагуул байсан уу? Соргогтон хатан. Үгүй ээ. Би нэг ч мөргөд авч явсангүй. Учир нь мөргөд төрдөөд гэж төрийг төвшдөх хүчтэй. Гагцгүй бибээр судраа эмхлэх гэж бичээс хэлбэрт, цээж хэлбэрт оруулахыг зоригдсон учраас түүнээс холдохыг хүссэнгүй. Тиймээс мөргөдөө үлдээгээд гагц мөргөдийн өвөөсөн судрыг авч амар амгалан газар үр хүүхдийг минь хөнөөмгүй газар бүгэж тэр судруудыг цэгцлэхийн зоригдсон тул ар болоод урдхаа юр ботсонгүй. Аянгат. Толуя хааны баг хатан, Мүкэ хатан сударт дэмсэн гэсэн та хоёр хамт юм уу өөр газар байсан уу? Соргогтон хатан. Мүкэ хатан миний араас 2 жилийн дараа жүндүүд ирсэн. Толуя хааны баг хатан гэж нэрийдэх Мүкэ хатан болвоос тэр цагт сангийн яаманд голлох үүрэгтэй ажилтан байсан. Иймээс сангийн үйлээ цэгцэлчгээд дамнуулах хүмүүнд нь өгчхөөд ирэх учраас 2 жилийг үдсэн. Гэвч Мүкэ хатан сангаас холцноос хойш 4 хатан дураар ашилж сан хөмөргийг зарлаг үгүй байхад зоргоор цацаж үйлдэл үгүй байхад үрээж үр үгүй төмөнд цацаж ургууламгүйгээр хорлжээ. Аянгат. Баг хатан Мүкэ ямар хүмүүн байсан бэ? Соргогтон хатан. Мүкэг би биширнэ. Учир нь түүний санах санаа нь альва үед ахыг хэрхэн яаж аривжуулж дээш нь татах вэ гэх ухаан гүн суужээ. Эцэг өвгөд нь энэ ухаанд нь бүрэн сургажээ. Иймээс түүний мөргөн цэцэн шийдэл аж ахуй 8 панзыг хэрхэн тэгшэртгэх, орж ирэх татвар татаасыг хэрхэн эмхлэх, цангаа үргэлж хэрхэн яаж шалгах энэ бүхэн бүрэн цогцолжээ. Түүнээс нэг учиг асуухад хэдэн мянган номын дундаас тэнд байгааг, хэддэг хууцанд байгааг хэлж чаддаг цээж ихтэй хатан байсан. Харин би самгар хүмүүс шүү. Хаана юу тавьснаа мэдэхгүй. Хормоо дотроо бэхээ унахчгаад л олохгүй самгардаж байсан тийм л хатан байсан шүү. Саяхан тавьсан баруун зүнээ ч ялгахгүй хаачуу гээд дороо баахан эргэлдэж цаг нөхцөөдөг тийм хүмүүндээ
Харин Мөкэн дэргэд байвал би юур залгардахгүй. Тэр энд байна, энэ нь энд байна гэд надад 8 гар 9 ухаант мэт бүхнийг чиглүүлж байна. Бутахан удгүн тэнд аль зэрэг удсан бэ? Соргогтон хатан нилээд удсан. Аянгат ер нь өвлөгдөж амаар дамжиж ирсэн энэ 4 номыг дөрвүүлэнг нь гартал хугацаа хэрэгтэй юм байна л та. Тэр болгоныг л хийж дуусгачаад та ирсэн байна шүү дээ. Соргогтон хатан өгөөдөө хааны үед явчгаад гүйг хааны үед ирсэн гэхээр хэдий урт хугацаа байна юм. Эмэг миний үс хар байхад явчгаад цайвар суртаа болцоход ирсэн гэхээр хэдий хугацаа байна юм. Оныг тэд гэж тоолсонгүй. Тимээс баримжаа алгадаа. Балчир байсан үлгийтэй хүүд баатар болоод л эргээд ирсэн. Жүндүүд байхад насанд хүрээд төр улсдаа зүтгэж жанжим гавьяага байгуулахаар цэрэг дайнд одож байсан. Бибер толвай хааны их хатан миний үрс хэрвзээ хаан төрд зүтгэх аваас хаан төрийн тамгаа сахих учиртай. Баг хатан Мөкэн хүү жүнтөө буман болвоос хамгийн ялах учир галаа сахих учигтай. Иймээс эрдэм мэдлэг өв уламжлал эцэг өвгдийн гарвал юугаа өвлүүлэн үлдээж голомтоо сахих ёстой. Жүнтөө буман бол отчгэн голомтод гарсан отчгэн. Тиймээс тулуун отчгэн гэж явж түүний үед энэ бүхнийг сахин хамгаалж хаан түртээ нэгч учирч байсангүй. Аянгат амь насыг нь хамгаалах хэцүү байсан уу? Соргогтон хатан төрд орохгүй бол амьдрнаа. Төрд оролцвол амьдрахгүй. Аянгат жүнтэй буман бичгийн хүмүүн болсон юм уу? Соргогтон хатан малчин болсон. Бид төрийн хэрэгт бүү оролцоо. Ямар ч цагт отхон хүүгээ төрд бүү оруулж бай гэж загсан. Тиймээс жүнтэй буман ургаас маш олон мөргөд төрж төрийн зүүн гарын сангийн сайдууд болж өсөнж торниж эхийн үлийг хямрах цагт үргэлж тэгшилж байлаа. Харин отхон хөвүүн нь малаа маллаж эрдмээ цээжилж их гүрэн хизээ байгуулагдах тэр тэмдэг илэртэл аж дүрх үүргийг өөрч эхэлжээ. Аянгат сайд боснууд нь таны хүүхдүүд үү? Соргогтон хатан үгүй. Жүнтэй буман өөрөө отхон хөвгүнээ малчин байлгаж ууган хөвгүүдээ сайд болгосон. Аянгат Мөкэ хатан хорлогдож нас барсан гэсэн үү? Соргогтон хатан жүндүүд байхад нахиад иргэдэд хорлогдсон. Бид тэнд бас амгалан сууж чадамгүй. Хүмүүний нутагт байгаа учраас элдэв өс хар санаа байж Мөкэг хорлжээ. Аянгат яаж байгаад хорлчих вэ? Тэнд өөр үйл хийж байсан юм уу? Бас давхар алав хашиж байсан юм уу? Соргогтон хатан даргалах хуулийг хийн шүү дээ. Аянгат та гэртээ суугаад зөвхөн судар дээр ажиллаа юу? Соргогтон хатан тийм ээ. Би өртсөнгүй. Олон төмнийг даргалж засаж байсан Мөкэ хатан хорлогдсон. Жүндүүгийн ард таалахгүй эрх ямбтан, улбаа гарвалтан, ахас ихсээсээ учиг авч язгуур залгасан ноёд сайдууд Мөкэг үзэмгүй. Гэвч ардаас гарсан ноёд ганцаараа шалгарсан Мөкэ хатныг биширнэ. Энэ хоёр тэмцэл донд Мөкэ хатан өөдөлжээ. Монгол төр биш, жүндүүгийн төр түүнийг авсан. Ботохон удгүн Монголын харьяанд байсан газар эзтэй. Соргогтон хатан тийм ээ. Ботохон удгүн бид тэр үед таныг онгодоо буулгаад бичүүлээд байсан байх гэж бодсон. Соргогтон хатан надад буурал буулгаад бичих чадвар тийм ариун байсангүй. Чадамжаар гэхэд би нэг насыг бараад дуусах үзье. Тиймээс бүртээ хатны үлдээсэн өв болон ихэс өвгүүд мөргөц цэцдийн ариун их уйлгыг нь цэгцлэхэд би голчлон анхаарсан. Аянгат та сургуулийг бүртээ хатныг өнгөрсөн тэр цагаас өгөөдөө хааны үе хүртэл хариуцж явсан юм байна. Тэгээд тэр үе хүртэл судрынхаа материалуудыг цуглуулсан юм байна гэж ойлгодог. Судрууд шатсан гэсэн.
Соргогтон хатан. Тийм ээ, тэгээд тэднийгээ бүгдийг нь жүндүү рүү аваад явжээ. Дөрвөн хатан хүмүүн болгоныг мөргөд байлах албагүй төрийн хамаг сан хүмүүргийг хий дими хүмүүн сургаж бичиг сургахад зарж байна. Малчин хүмүүс малаа маллаж, ааруулаа хийж, цэгээгээ хийж суухад болно. Бичиг сурч яанав? Дими гарц гаргаж байна. Төрийн мөнгнөөс хомхоолж байна гэд сургуулиудыг хаачихсан. Бутаахан удгүн. Хідэн сургууль байсан бэ? Соргогтон хатан. 4 сургууль байсан. Эхэлж нэгийг байгуулж нэгийг ээлжлэн барьсаар байгаад би түүнийг авчээ. Аянгат. Туулын шугуун сургууль нь ангаахын сургууль юм уу? Хөх төрмөстэд гадны эрдэмтэд байсан гэхээр орчин цагаар бол олон улсын гадаад хэлний сургууль уу? Соргогтон хатан. Хөх төрмөстэй сургуульд жонон сурна. Өрлөг сайдуудын үрс, эрхэмсэг сайдуудын үрс, дээд гаргалтнууд суралцдаг байсан. Туулынханд бол эмс охид суралцсан. Учир нь эр эм хоёр нэгэн дор сурч болдоггүй жаягтай байсан. Туулын шугуун сургууль нь хатан болгох сургууль байсан. Мөн домч бэлтгэн бүгдийг нь бөөртэй хатан Есүс гүн хатан засдаг байв. Аянгат. Нөгөө хоёр сургууль нь хаана байсан бэ? Соргогтон хатан. Чинхайд мэрэг төлгөч одон сурхайн сургууль байна. Аянгат. Хаана байд юм бэ? Соргогтон хатан. Монголд байдаг. Аянгат. Би Чинхай гэж юусоо сонсоогүй. Соргогтон хатан. Мөн дайдууд нэг сургууль байна. Аянгат. Дайдуу гэж хаана байд юм бэ? Соргогтон хатан. Би бас одоогийн нэрийг мэдэмгүй. Тэр үед байсан газрыг тэгж нэрийддэг байлаа. Зөөлөн уур амьсгалтай, шар мөрний ойролцоо, шар мөрөн, хар мөрний ойролцоо, шашны сургууль болно. Бүх шашныг нэгтгэн суралцах тийм газар. 4 өөр чихтэй сургууль. Чинхай сургуульд харин одон орон, зурхай, тооны ухаан голчлон заана. Бутаахан удгүн. Ир имээрээ бас ялгарх уу? Соргогтон хатан. Гагц туулын шугууд л бүсгүй өрс суралцахаас бусад газар эр хүүхэд сурнаа. Туулын шугуун сургуулийг хатан сургууль гэдэг байсан. Энд эр хүмүүн үгүй. Аянгат. 4 сургуулаа дөрвүүлэнгэн захирч байв. Соргогтон хатан. Тийм ээ, тэнд байх мөргөд дэмж оюутнуудыг улсын сангаас дижэнэ. Бутаахан удгүн. Хэдэн жил хичээллэх үү? Сурснараа л болох уу? Одоо боллоо. Чи тэнд очиод сайд бол гэхээр л явах уу? Соргогтон хатан. Тэг нь ер нь бүх засагт эзэн хааны харьяанд байгаа хэл бичгүүдийг заана. Айлч газар очисон тэр нь мэдлэгтэн сайд болж хошуу захирах чадaltaй байх ёстой. Хинч тэнд сайд байж болно. Өргөн удам нутаг учраас тэр бүхний мэдлэгийг хурааж соёл болоод ёсонд нь суралцсан. Тэр нутгийн ард түмнийг дээдлэх болоод бэрхшээх зүйлийг учагланаа. Энэ бүхнийг суралцах учраас бүх өрлөг жанжид сайдын болоод эдэр бааттын сургууль болно. Багаас суралцах нь байна, ихсээс суралцах нь байна. Өвдөл болоод сурах нь байна. Тэнд төдийн настанд суралцсан гих жаяг байхгүй. Бутаахан удгүн. Сурыг гэсэн нь яваад очих уу? Соргогтон хатан. Тэгнэ. Би ард байлаа, баатарлаг үйлд явж 10 хэдэн дайнд гараад мянгатын дарга болоод хошуу захирах болжээ. Гэвч би бичиг мэдэхгүй бол суралцсан. Хэдий хурдан суралцсан, төдийд суралцаад тэр газараа очиж хошуу дарга хийнэ. Тиймээс зөвхөн бичиг мэдээд гарах нь юм уу? Эсвэл бичиг мэдээд тооны ухаанд сурах юм уу гэдгээ тухайн хүмүүн мэднэ. 14, 16-аас бага хавартай дайнд орж үзээгүй хүмүүнийг төлбөртөө сурганаа. Дайнд ороод гавьяа байгуулад албан үүрэг үүрч хошуу ноён болж байгаа нэгнийг өнгөө сурганаа. Гагц эр хүмүүс, жанжид хүмүүс нь хошуу ноён болохгүй тул хатан сургуулийн хэрэгцээ байна. Учир нь хэрвээ эрен дайнд явсан бол эмэн засгаа хошуучлах учиртай. Тиймээс тэр ноёдын ууган гэргийн бас туулын шугуун сургуульд суух учиртай. Бичиг мэдэж, тоо бодож, ардаа хянахад сурна. Юу сургах хүрээнээсээ хамаарад 21 багантай 54 хантай гэрч байв. Хамгийн томдоо ийм гэр байна.
Хамгийн багадаа 4 хантай гэрт сургаж байлаа. Тооны ухааныг 21 багант 54 хантад зааж байхад тангууд хэл 4 хантай гэрт заагдана. Эрдмийн отго бүхэнд нэг мөргөдөдөр толгой төрөө хийн. Түүний доорх 9 мөргөд гэж аравтын жаягаараа мөргөд дэмч нар имхэрнэ. Тэгээд хошуу ноён болох нэгэн сурлага сурх аваас төрд бичээс өгч дайнаас чөлөөлөгдөнө. Аянгат та ямар хичээл заадаг байсан бэ? Сургагтан хатан. Хүмүүнд юу хэрэгтэй байна тэр бүхнээ заанаа. Яг тэр энэ гэж онцлох юм байхгүй. Мэдэж байгаагаа л заана. Эмч болох үед эмчийн хичээл заана. Домч болох үед домчийн хичээл заана. Хэлмэртэд тангууд хэлийг нь, нанхиад хэлийг нь заах цаг байна. Голчлон хэл болоод төр нийхэм ухаантаа жагийн ухаан руу төр орлох үйл хийнэ. Түүнээс хаяада мөргөд урилга заллага аваад төрийн хэрэгт хошууд өрөхээр төр хугацаагаар одчихно. Тэр цагт түүнийг би орлож хичээлийг нь заана. Шихий хутаг дээдс бол ерөнхийлөн засах ухааны тухай хичээл заана. Жаяг ухаан түүний хэрэглээг заана. Хэрхэн яаж хэрэгүүл тэмцлүүдийг дарах вэ? Хэн яаж шүүх вэ? Хэний зөв бурууг яаж ялгах вэ гэд дэнслэх ухааны хичээлийг заана. Гэтэл шихий худаг дээдс байнга төрд очиж ихэс ноёдын хооронд болсон хэрүүлийг шүүхээр явчихнаа. Тиймээс тэр хооронд би 3 хоног, 5 хоног шихий худаг дээдсийг орлоно. Бутаахан удгун хичээлийн сурдрууд байх уу? Сурхагтан хатан. Ерөнхийлөн дэгсэн учиг тэр үед бөөртэй хатны ачаар би болцчихсан байсан. Аянгат домчийнхны дадлага хийх боломж байх уу? Домч чинь дадлагаар сурна шүү дээ. Сурхагтан хатан. Туулын шугуйд маш том эмнэн домнохын асар байсан. Эцэг эхээ авчирч өгнөө. Эндэж өвдснөө авчирч өгнөө. Тэгээд тэнд хэрвээ алдас гарвал хариуцахгүй. Учир нь төлөөсгүй имлэг учраас. Хэрвээ төлөөстэй бол домч алдас гарвал хариуцна. Аянгат тэр үед хэдэн төрлийн хичээл заадаг байсан бэ? Сурхагтан хатан. Газар толдох, одон зурхай, байгалийн ухаан, төлөг эхлээд заандаа. Мэргэлж төлгөлж сурахгүй бол бас болохгүй. Тэр үед заавал сурах ёстой үе байсан. Нэгдүгээрт газар толдох ухаан чухал. Хаашаа хизээ нөх, хаана хизээ тахал болох вэ? Энэ уулын цаана ямар уул байх вэ гэх ухааныг заана. 2. Тэнгэр шинжих. Зурхай болоод хизээ цас бороо орох нь вэ? Хизээ сар дүгрэг болох вэ? Энэ зун дулаан болох уу? Тэр өвөл хүйтэн болох уу гэдгийг шинжинэ. 3-т нь мэрэг төлөг. 4-т нь дор хаяж 7 хэлийг сурах учиртай. Монгол, тангууд, нанхиад, латин, перс, түрэг, англи хэл гэх мэтэр. Пап гэд өгчих гээд байдаг нөхөдийн хэлийг сурах ёстой. Тэд чинь их бараа таваар татдаг. Тиймээс арилжаа худалдаанд нэг хэрэгтэй. Торго болоод шаазанд маш их дурлнаа. Тэд бидэнд маш их хэмжээний алт авчирч өгнө. Тиймээс тэдний хэлийг хүндэлнэ. Арилжаа худалдаан дээр тэдэнтэй харилцах хэрэгтэй. Бутаахан удгун. Хэлийг ямар хэмжээнд сурах вэ? Тэр хүмүүний л чадамж мэдхүү. Сархагтан хатан. Ядахтаа 3000 үгийг нь цээжлэх учиртай. 2500-аас 3000. Хамгийн гол нь энэ үгийг цээжлээд өгүүлбэр бүтсэн нь ямар байх юм гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Өөрөө ярьж чадахгүй ч түүний ямар утга хэлж байгааг үнэн хэлж байна уу, худал хэлж байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Учир нь дэрэгдээ тэр чинь хэлмэрч буюу уушинтай байна шүү дээ. Хянах төвшөнд мэдэх хэрэгтэй. Тэр үгийн язгууруудыг мэдэж байх хэрэгтэй. Нэг ийм ярьж байна, иймэрхүү үг хэлж байна. Энд сэжүүр гарч байна гэх төвшөнд сурахыг заавал шаардна. Ярилцах, хэлэлцэх буюу бүр гүн орохыг өөрсдөө мэднэ. Аянгат. Мэрэг төлөв тэр үед яагаад хэрэгтэй гэж сургагтан хатан.
Үгүй ядахтаа үгийг нь ойлгохгүй бол төлөвлөөд худал байна уу гэрчлэн шүү дээ. Найртай байх уу, найргүй байх уу? Чи надтай 5-ын 8 хийхээр иржээ. Манайд 36 жим байна. Үүгээр гэрээ хийгээд тийм зүйлээр солилцъя гэж. Энэ бол өчиггүй. За гэтэл хил нээх учиг гараад ирнэ. За би төдий болгонд төдийжин оруулж бай. Бид тийм бараа таваар явуулна. Энэ хилээ нээчих ингэснээрээ ингэж тэгж болно гэд. Тэгэхээр энэ хилийг нээх нь ашигтай юу ашиггүй юу гэдгээ төлөвлөж үзэн шүү дээ. Мэдээж сонсоход ашигтай талаас нь хэлнэ. Гэхдээ гарттай талыг нь мэдэхгүй. Ямар ч хүмүүн тэр улсын тухай мэдэхгүй бол ядаж тэнгэрт найдаж төлөв тавина. Мэдэхгүй үлийг хийх учиг зөндөө гарна. Аянгат мэдэхгүйгээ тэнгэрт таатгана гэдэг чинь энэ юм байна шүү дээ. Судар дээр байдаг нэг төлхүүр үг гарч ирлээ. Сорхогтон хатан тийм ээ. Хэрэв мэдэж байвал тухайн улс иймэрхүү хортонтой, иймэрхүү дээрэмчнтэй энд аюул ирнэ гэдгийг мэдэж байвал тэрийг тэгшилж болно. Мэдэхгүй бол тэнгэрт таатгаад төлөв тавьсан нь дээрээ. Мэддгээ хариуцаад мэддгүйгээ тэнгэрт таатгана гэдэг чинь шүү дээ. Төлгийг өнцгөн учгаас нь хаснаас хойш Монгол учгаа алдаж тэнгэртээ хаягдаж эхлэн шүү дээ. Аянгат төлөг тавих их нэмэр болдгоо. Соргогтон хатан ихээ нэмэртэй байсан. Жинхэнэ ашигын төлөө хөөцөлдөж авснараа зарим нэг ашиг нь мангас байгааг төлгөөр мэдэж болно. За тэгээ домчин ухаан хүмүүн бүр ядахтаа ил гарсан цусаа далдалж сурахыг сургана. Тийм ариун мэдэх албагүй. Энэ нь 12 бүлэг болтол дээшээ өснө. Ер нь ихэнх нь 12 нэгжид хуваагдана. Мэрэг төлөг бас 12 нэгжид хуваагдана. Мянган жилээр мэргэлдэг болтол нь 12 шатлалаар суралцсан. Тавтан засгийн ухаан. Засаг захиргааны нэгж түүнд хяналт тавих тухай өгүүлнэ. 6 жаяг их засаг буюу жаягийн учир. Энэ жаяглах нийт ардаар дагах учгийг заана. 7 хуулийн хичээл буюу удирдах ухааны хичээл. 8 ур ухаан. Бас 12 салаална. Энэ ур ухаан нь дотроо 4 бүлэгт хуваагдана. 9-т нь бүсөөр урлах. 10-т нь хатуу эдээр урлах. 11-т нь төмрөөр урлах. 12-т нь тамга урлах. Аянгат төмөр гэдэгт нь алт мөнгө ороод явчих уу? Сорхогтон хатан алт мөнгө, зэр зэвсэг, хөөх хуйг болно. Аянгат тамга урлах гэдэг нь яагаад тустай байж байна? Сорхогтон хатан онгод цахиусны үйл хийдэг нь дөрөлгийн үйл, хиц хингэрэг хийнэ, бөөгийн хуйг хийнэ, тамга урлаач гэдэг нь угтаа гэсэн үг. Тэнгэрийн тамхтай амьлуулах эдүүдийг урлагч. Тэрийгэ тамга урлаач гинэ. Аянгат 13-т нь бөөгийн хичээл заадаг юм байна. Энэ нь яах вэ? Мэрэг төлөвтөө орох уу? Угийг нь ахуулаад инг тэг гэх үү? Сорхогтон хатан ажижил бай. За бас 14-т нь тооны ухаан гарнаа. Нэмэх, хасах, үржих, хуваах гэд ерөнхий тоон утга ухаан, бүлэглэх гэд. Тэгээд сангийн учигт энэ нь хүндэрч орно. 15 дахь нь усны ухаан. Аянгат энд яан гэсэн үгүй худаг гаргах уу? Соргогтон хатан тийм ээ, худаг гаргах, аршаанаа хортой хоргууг ялгах, судал олох, мөн бохирдсон эсгийг нь шалгах, бохирдлыг арилгах, тахал газарт буусан үед усны цэвэр үгийг ялгах, түүнийг дахиж зөөлрүүлэх эсвэл хориглож өгөө болгох гэд усан хааны хичээл орно. 16-т нь чулуун ухааны хичээл бас орно. Аянгат чулуун ухаан дээр нь овоо босгох уу? Сорхогтон хатан үгүй ээ, байшин барихыг сурнаа. Шавар, баар, тоосго, ханын чимэглэл гээд явж өгнө шүү дээ. Хожимдож гарсан учгаас урчуудын ухаанд ордоггүй. Гэхдээ бас урчуудаас ондоотой. Чулуу модоо хайж олох, олборлож, түүнийг зэхэн бэлтгэж, шатааж байж ураа гаргадаг учраас чулуун ухаан гэж тусад нь үзнэ.
Үнэт чулуу хайж олох үйлийг бас хийн. Ингээд 17 дахь ухаан бол бохирын ухаан байна. Ордон болоод суурьнд бохирыг зайлуулах ухаанаа хэрэглэх болдог. Шингэн болоод хуурай бохирыг хэрхэн яаж үгүй хийж хэрхэн яаж тэрийг баг байлгах вэ гэд эхлээд зайлуулах аргаа олноо. Тэгээд зайлуулсныхаа хэрхэн яаж далдлах дээр идүүлэх аргыг ихэвчлэн хэрэглэнэ. Аянгат идүүлэх гэдэг нь ямар арга вэ? Саргагтан хатан. Ихэвчлэн хүнсний болоод дутуу идсэн хүнсний бүс давны л бохирдол гарна шүү дээ. Тэгээд ялгадас гарна. Тэр бүхнийг хотоос зайлуулж нэгэн их цооногт байршуулж түүнд бичил биетэн өт хорхой тижэнэ. Тэгж үүнийг идүүлж алга болгоно. Энэ үлийг чинь улс орон хот даяар нь төлөвлөх нь бохирын ухаандаа орно. Тахал гарсан бол хүмүүний биеийг зайлуулах, тахлаас урьдчилан сэргийлэх, тахлаас үүдэлтэй бохируудыг даран зайлуулах үйлүүдийг хийнэ. Их дайн дажингүй үед цогцос болоод илжир муудах учгуудыг зайлуулахад чиглэнэ. Игэл цагт оршоох үйлийг хийнэ. Ардын яс тавих үйлийг хийнэ. Бутаахан удгүн. Тэр үед голдуу ил тавьж байсан юм уу? Сархагтан хатан. Хот суурингийн дэргэд ил тавьж болохгүй. Хөдөөхөр бол ил тавьж болно. Аянгат. Хот суурьнд булна хаана болох вэ? Сархагтан хатан. Болох уу, чандралах уу, эсвэл араатан тижээх үү гэдгээ бодно шүү. Аянгат. Бас араатан тижээдэг байсан юм уу? Сархагтан хатан. Тийм ээ. Бутаахан удгүн. Ямар араатан тижээн гэж. Сархагтан хатан. Хүмүүний сэгээр хоолдог араатанг албаар тижээж өгснээ өгч оршоодог байсан арга байна. Зариулан тижээсэн барс болоод чоно. Аянгат. Яс тавих 21 үйл байдаг гэсэн. Сархагтан хатан. Хэдий арвин юм зааж байсныг ажижилвэ. Бутаахан удгүн. Урлаг уран сайхных нь. Сархагтан хатан. 18 дахь нь дуучин бэлтгэнэ. 19 дахьт нь хуурч бэлтгэн, 20-т нь бүжигчин бэлтгэн, 21 дахьт нь хөгжимчин бэлтгэн. Тус тусдаа шүү. Бутаахан удгүн. Хөгжим уралдаг хүмүүсийг нь бэлтгэх үү? Сархагтан хатан. Өөрсдөө урлнаа. За өргөжлүүлье. 22-т нь бас яруу найраг утга зохиолч гэдэг нь байна. Зураг зурж шүлэг бичдэг хүмүүс байна. Хэрвээ шүлэгчл бол зураг зурж шүлэг бичнэ. Нэг байна. Биерийн урлаг. Сайхан шүлэг бичсэн бол тэр шүлгийг хананд хадахын тулд заавал зураг зурсан байх учиртай. За ингээд дараагийнх нь 23 дахь нь цэргийн сургууль. 24-т нь мөлхөлтийн сургууль, 25-т нь мөлхөгчийн сургууль. Аянгат мөлхөгчийн гинэ. Сархагтан хатан тагнуулын сургууль гэсэн үг. За 26-т нь хаан хатан сургууль маань орноо. Мөн цэргийн сургууль нь жанждын сургууль, сайн цэрэг сайн жанжин болно. Аянгат эднийгээ багцаар нь 4 хуваасан юм уу? Сархагтан хатан. Ерөнхийдөө 4 газарт байгаа болохоос ойролцоогоор ижлэгийн юм заана. Аль ойрхондоо очиж сурнаа. Ерөнхийдөө эрчүүд 3 бусад хуваагдаж хатад бол нэг л газар очиж байсан. Тэр бүхнийг тэр газарт төвлөрүүлэн заана. Аянгат их олон багш нар байж цаахан байна шүү дээ. Сархагтан хатан. Ядахта бүх бүлэг бүрд нэг багш байна шүү дээ. Бүх бүлэгт дор хаяж 5 хүүхэдтэй байж ажилланаа. Аянгат. Бөөртэй хатан ерөнхийдөө ийм хичээл заана гэд жигдэлчихсэн байсан юм уу? Сархагтан хатан. Би бол бүтэн сургууль авсан. Бөөртэй хатан анх зөвхөн тооны ухаан, хэл ухаан заадаг нэг гэрээсээ сургуулаа эхэлсээр цаашдаа өргөжүүлсэн юм. Аянгат. Их ажил хийжээ. Орчин цагаар сэтгэх юм бол та энэ сургуулиудын 2 дахь захирал нь юм уу? Сархагтан хатан. Тийм ээ, үндэслэгч нь бөөртэй хатан. Захирал нь би гэж явна. Аянгат. Өгөөдэй хааны үед сургуулиуд татан буугдахаар судраа аваад явчихсан уу? Сархагтан хатан.
Энэ сургалтын бүх нэгжээ аваад явчихсан. Аянгат энэ бүх нэгж чинь таны гаргасан 5 судар дотор түлхүүр болж орсон уу? Бүгдийг нь сураад хамгийн дээд тал нь хаан хатан болох нь байна шүү дээ. Сорхогтон хатан тийм ээ. Аянгат гэхдээ дуудуулдаггүй хаан байна үсттэй. Хоолой муутай бол яах вэ? Сорхогтон хатан хаан бол ядахтаа нэг дуудуулдаг байх учиртай. Нэг л дуудуулаа сурчсан байхад нүрээ халгалцнаа. Аянгат хаан хөвөд хунтайж гүнж нарыг багаас нь бэлдээд байдаг нь энэ бүх сургалтандаа суулгаж бэлддэг үү? Сорхогтон хатан тийм ээ. Хэрв олон хүмүүс бүжиглэх учиг гарвал хаан хүмүү би бүжиглэж чадахгүй гэвэл сүрээ алднаа. Тиймээс ядахнаа нэг бүжиг хийдэг байх учиртай. Ядахнаа нэг хөгжимд арах учиртай. Нэг хөгжмөдөө нэг ая бүтэн дардаг байхад болно. Учир нь тэрэл цагт өөрийнхөө амийг авраад чадаж байна гэд хүмүүст ойлгогдож байхад л болно. Тийм учраас хаан бурхан шиг бүгдийг хийж чаддаг гэж нэр зөвхийн тулд их хичээх хэрэгтэй. Тэгж байж л чадахгүй гэдэг үгийг хэлэхгүй байж хаан хүмүүн түмэндээ алдаршин шүү дээ. Аянгат хатанч гэсэн бүгдийг нь чадаж байж л нэр хүндтэй байх уу? Сорхогтон хатан тэгж байж өргөмжлөгдөж надаас илүү гэх сэтгэлийг хүмүүнд төрүүлнэ. Ядаж нэг зэмсэг эзэмсэн байх учиртай. Амиа аргацаах учиртай. Төгс байх албагүй чаддаг байх тал болно. Гадаад хэлийг мэдэхгүй байсан ч юу гэж хэлж байгааг ойлгодог байх тал болно. Тэгжил сургадаг байсан. Аянгат эднэр чин дотроо цаашаа сургалтынхаа төвшнөөр анхан дунд чатных гээд 12 хуваагдаад нэгжлээд явчаар их олон болох юм байна да. Дор хаяжил чулуун ухаан дээр ваарсаа байшин барилга хан хэрэмгээд өөрөөр болоод явна шүү те. Тэгэхээр л тэднийхээ үндэс суурийг нь мэдж байх тал болох юм байна. Сорхогтон хатан яаж хийдгийг нь ядахнаа гадарлаж байхыг шаардна. Тэгж байж хаан гээд овоолж биш ордонд амьдрах хэрэгтэй болно шүү. Тэгхгүйгээр санаатаагаар толгой дээрээс нь нурах таацан чимэглэлтэй хийвэл яана. Хааныг ирэхээр алах санаа агуулсан байвал яана. Тиймээс ордноо зөв баригдж үгүй юу гэдгийг шалгахын тулд мэддэг байх хэрэгтэй. За энэ таацан нурах нь байна. Хизээ намайг дарж алах нь вэ? Тэр чагтыг авчих юм бол нурах юм байна гэдгийг мэддэг байх хэрэгтэй зү. Бүгд амьд үлдэхийн тул шүү дээ. Өрлөг цэцттэйгээ хуралдаж байхад таацан нураад бяслаад алчихвал яах вэ? Тим түүх нанхиатын түүхэнд байлаа. Санаатаагаар дээврийг нь нурахаар ордон барьсан учраас хааныг үгүй болгосон домог байдаг. Тиймээс бид нар өөрсдөө тэр нанхиад хаад шиг зовхгүй тулд үүнийг сургасан. Тулгуур баг нь ямар байх ёстой юм? Хаан агааржуулагч нь байх ёстой юм? Хаанаас угаар ирвэл хортох уу гэдгээ бид мэднэ. Бутаахан удгун. Гэхдээ хааны амьдрах гэж байгаа ордныг мэрэгсэн усууд ирж шалгаж болно шүү дээ. Зөв баригдж юу? Энэ нь зөв байна уу гэд Сорхогтон хатан дайн самууны үед тэр олон мэрэгчлэтнийг дагуулж явах уу? Тэхийн тулд гадралдаг байх хэрэгтэй. Ерөнхийдөө хуулийг нь үндсийг нь мэдж байх ёстой. Яаж хийхийг нь мэдэхгүй байж болно. Гэвч нэг иймэрхүү байх ёстой гэдгийг нь мэдж байх ёстой. Амьд үлдэхийн тулд чи юу мэдж байх ёстой вэ гэх ухаан гарна шүү. Амьд явахын тулд чи хорвоо хүнсээ мэдэх ёстой. Амьд үлдэхийн тулд чи гарах дуу авиаг таньдаг байх учиртай. Сонсож байхад архирах дуу байвал араатай амтан ирлээ. Би дутаах ёстой гэдгийг мэдж байх ёстой. Дуулах гэдэг чинь зөвхөн өөрөө дуулах биш. Дуу чимээг бас таних ухаан болно. Хөхөө дуурч байна. Энд тайван байна. Шууд уурхай болчихлоо. Энд тэнд хүмүүн хориглож байгаа юм байна. Тийм учраас араатан амтан чимээгүй болчихлоо гэх зэргийг мэддэг байх ёстой. Дууны ухаан дуулах гэхээсээ илүү тэр ухаан руугаа давмгаална. Аянгат байгалийн чимээнд суралцах юм байна тийм үү? Бүжигчин чинь биеийн тамир юм байна. Сорхогтон хатан тийм ээ биеийн тамир. Биеийг тамиржуулах ухаан. Гадны халдлагаас гадна би өөрөө мөхрөх жамтай.
Тэрийг удаашруулах аргадах хүчтэй. Аянгат гэтэл хөгжмийн зэмсэг дээр яана гэж амиа аврахад ямар хэрэгтэй юм бэ? Сорхогтон хатан хөгжим гэдэг бол хим хараалж чадахыг чадамжгүй байсан ч хөгжмийн аян дээр буцааж эргүүлж болно. Тиймээс хөгжимчин гэдэг бол химийн ухаан юм. Би өвөөцээд чатга ирлээ дээ. Тэгвэл түүнийг тайлах аялгау тоглож байх хэрэгтэй. Хариулга юм. Ингэвэл та нарын мэддэг хичээлээс өөр л болоод явчихна да. Хөгжим гэдэг бол гол учигтаа онгодоо хөглөж хэнгэрэг хэцгүй байхад аялгау дуугаар ирэх хараалж чадахыг хариулахад гол учиг бий. Чадамжгүй байсан ч гэсэн хамгаалалт хүрээ байгуулж аялгау дуугаараа эргэн тойронд байгаа босромог хэмүүдийг зайлуулах учиртай. Давлгаалах хэмээр орд өргөөгөө цэвэрлэх ёстой. Харийн нутагт арц ганг уйгуулад яваад байх боломжгүй. Тиймээс өөрөө аялгаугаар цэвэрлэж сурнаа. Ёртой газар хоноглол хөгжим аялгуулж ёрыг хөөн. Тэр утгаараа хөгжим гэдэг бол заавал сурах ёстой зүйл байдаг. Хуур тоглож чадахгүй маа гэхэд бөмбөр тоглож сурах хэрэгтэй. Цуур тоглож чадахгүй маа гэхэд шүглдэж сурах хэрэгтэй. Аянгат тооны ухаан, засгийн ухаан гэд яг бодит амьдрал дээр байдаг хичээлүүд. Гэтэл бусад хичээлүүд нь хөвчлэн далд ертөнцтэй харьцах хэмээг мэдэх далд ухааны мэдрэмж сайжруулах хичээлүүд юм байна шүү дээ. Тэгэхээр тэр хаад чинь ийм их хичээл заалгачаад яагаад дараа нь хоорондоо тэмцэлтэй байд юм бэ? Сорхогтон хатан яан гуранд очоод энэ мэдсэн бүхэн хэрэггүй болчихсон юм аа. Нүүдэлчин амьдралд зааж өгсөн болохоор сумал ухаанд тэр нь буруу зүрх болчихсон. Тиймээс үүнийг сурхаа байчихсан. Яан гүрнээс хойш энэ уугуул сургалт үгүй болсноос нүүдэлчин ахуйдаа амьдрч чадахгүй болчихсон. Ахуй өөрчлөгдсөн. Бид малчин ухаандаа толгуурлан заасан. Хүүхэд учраас мөн чанарыг нь тэд ойлгоогүй. Учир нь бид хоньны зүс малын дүрээр хичээлээ заачихсан. Самбар байхгүй, бичээс байхгүй. Тийм учраас үгийн арыг ухаагүй хаад алдчихсан. Энэ ухаан маань цумал амьдралд ч тэр нүүмэл амьдралд ч тэр гол ухаанаа зааж байгаа. Гэвч яг юу өгүүлэх гээд байгааг мөрөгдөө хөнөөчихсөн учраас хүүхэд минь чи буруу байна гэдэг ташуураа алдчихсан юм. Олон мөрөгдүүд багш нарыг хөнөөчихсөн шүү дээ. Тийм учраас алдас ирж байгаа юм. Тэгэхээр морины зүстэй хичээл хэрэггүй. Би байшинд байна гэхэд гэрийн бүтцтэй толгуурлаад хүмүүний тарих сэрхийн тухай хичээл орж байсан. Энэ дээр алдас гаргасан юм. Жишээ нь өөр болчихсон. Монгол ахуйдаа бол гэрийн хаалга дээр бид хичээлээ хүүхдээр үйлдүүлэн заасан учраас өнөө суумал амьдралын хаадын орд өндөр учраас хүүхдийн хоёр гар нь хоёр талдаа хүрэхгүй, босго байхгүй, шууд шалтай учраас босго гихч ухаанаа мартчихсан. Тэрүүгээр чинь бид хил хязгаар гэдгийн үн цэнийг хэлэх гэснээс бус хаалганы босгоны тухай өгүүлж байсангүй шүү дээ. Тэгэхээр сургалт маань ингээд нурчихсан юм аа. Жишг нь өөр болоод мөн сэрхүүгээ олоогүй хүүхдүүд байсан юм. Ботохон удган босго байхгүй гэд мэдхээ байчихсан юм уу? Сорхогтон хатан тимээ босго байхгүй юм чинь гэд нөгөө босгон дээр гიშгэж болохгүй гэдэг ухамсар маань үгүй болчхоор эцэг их хүүхдтэй зааж өгөхөө мартчихдаг юм. Тэгээд дүүцүүлэгч шиг олоогийн улмаас хэлийн тухай яаж өгүүлж жишгэлхээ олохоо байцгадаг гих мэтийн алдаа бас байна шүү. Энэ бүхний 7 хаварт болохоос өмнө заах ёстой сургууль суур хичээлүүчүүдээ. Эндээс цаашаа төвшин ахиад явчихдаг юм. Дөрөвний хүл өмөнээр олон эрдэмт мөрөгдөө алдсан да. Тэгээд ч сургуулиудыг хоолны савнууд гээд хаачихсан. Товчтой бол нэг имерхүүл түүхтэй эмгэн байна да.